Бүгдээрээ сайн байна уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр бичлэгийнхээ өмнө та хэдтэй нэг зүйлийг хуваалцъя гэж бодсон. Би ингээд уг нэг тийм амар өөрсдөө байснаа санахгүй юм. Тийм байсан ч өөр анзаардгүй ч байсан байж магадгүй. Гэхдээ сүүлийн үед би сүүлийн жилүүдэд юм мэдцэгцгүй байгаад жоох ингээд бухимддаг болцсон гэдгийг өөрөө анзаараад тэгээд эргэн тойрондоо нэмэх цэгцийг тогтоож эхэлж байгаа. Тэгтээ ингээд бусад хүмүүсийг нэмэх цэгцтэй байлгах юм яг үндэ амар хэцүү. Тэр бол бүтчгүй зүйл. Тэрний орон зүгээр өөрийнхөө юмнуудыг ямар нэмэх цэгцтэй байлгая гэдэг тэр ядаж одоо ажил дээр илүү тийм байгаа гэх юм уу. Гэртээ хахаас илүү нэг ажил дээр илүү сайн өнгөрөлт болохоор ажлаа би ерөөсө төлөвлөлдөг байгаагүй жоохон хүүхэд байхын. Иймэрхүү төлөвлөгч болохын тулд надад тийм бужоо дэвтэр хэрэгтэй. Тэгээд өөрөө бужоо хийхээр би бас тийм амар сайн гоё зурж муурал амар сурах биш. Гэхдээ би стикерүүд ашиглаад дэвтэрийг харгалдаг. Би та эдтэй хуваалцсан мөртл ингээд бичдэг. За энэ болохоор өнгөрсөн жил гарч ирсэн дэвтэр байгаа миний бложингийн. Гэхдээ энэ жил одоо бүр илүү сайжрагдаад бүтэн жилийн турш тасралтгүй хэрэглэгчдийн сандлыг сонсоод хөгжүүлэлтээ хийгээд болцсон ба. Гэхдээ би миний ложингийн линкийг доор нь оруулчих. Шинэ хувилбар нь болохоор ингэ гарсан байгаа. Тэгээ бүр хуудасуудад эргүүлэл үзэл өмнө дурламаар гэхдээ энэ загварууд бол биднэрт гэхээс насан туршид гэхээс илүү хүүхдүүдэд илүү одоо тохирсон. Хэрвээ ээж аамаар үзэж байгаа бол тархилаа гашилгаад хүүхдээ яаж төлөвлөж болох вэ? Одоо би өөрөө нөгөө тийм болохоо би хүүхдээ балаагүй ингээд жоохон багаж гисэндээ хүүхдээ болох юм бол би энийг ингээд хүүхдэд хэрэглүүлэндээ гэж боддог хгүй юу. Тэгээд та эд ч гэсэндээ хэрэглээд үзээрэй. Яг тэр жил болгон зөвхөн библиэгддэг болохоор амар хурдан дуусчдаг. Гэтэ би юу ч гэсэн линкийг оруулчих. Тэгээд та тусаагүй байвал амжаад аваарай. Тэгээд энэ жилийн хувьд болохоор зөвхөн 9 сараас эхэлдэг биш, жилийн аль сараас эхэлж хөтлж болдгоороо онцлогдсон байгаа. Тэгээд энэ дээр бүр бүх зүйл байгаа. Та хүүхдээ ямар дадал хөвшүүлмээр байна. Тэг хичээл сургууль дээр ямар зорилго гаргах юм, танаа гэр бүлийн зорилго юу байх юм, багштайгаа хамтарсан зорилго нь юу байх юм. Тэгээд дахиад дээрс хүүхдээ яаж мөнгө хөрөнгөлүүлдэг болох юм, хүүхдээ яаж сайн унтаж амардаг болох юм, хүүхдээ яаж номон дурлалгаа алил цугаалга. Тэгээд тэр бүх зүйлтэй дахиад дээрээс нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд өөрөө анхаарч тухай толгой чинь ингээд бас ингээд гачлаа сэтгэл зүйн зовж байгаа шүү дээ. Тэр болгон дээр хүртэл сар болгоно гой гой зөвлөгөөнүүд байгаа. Энд бүр ёс уламжлалын хэсэг энэ төр гэж хүртэл байгаа. Үнэхээр байхгүй юм байхгүй. Тэгээд дахиад дээрээс нь хүүхд өөрөө чөлөөтэй сэтгэх орон зай хүртэл байгаа болохоор үнэхээр гоё үн цэнтэй бүтээл надад санагддаг. Тэгээд та бүгдтэй уулзч байгаа шүү. Бис бичлэгээ гэртээ авах гэсэн ч амсангүй ажил дээр ирэх болчлоо. Тэгээд гялс ажил дээр хийхээс өөр болчлоо. Ер нь л Netflix үзэж байна гэдэг чинь танд краш байгаа гэсэн штэ. Эсвэл бол энэ хүн намайг арай крашлтай юм шаадаг гэж бодож байгаа хүн байгаа гэсэн. Тэнгүүд тэрийг яаж мэдэх вэ гэл энэ бүр толгойн өвчин болдөө штэ. Яаж мэдэх вэ гэл бараг л мэрэгэн бөөд үзүүлмээр санагддаг те. Гэхдээ тех шаардлагагүйгээр далд ухамсараас нь өөрийг нь азарт болж өгдөг 10 биеийн бэлэмжийг та бүгдтэй би хуваалцах гэж байна. Хамгийн нэгдүгээрт нь болохоор ер нь бол чиний хажууд хоолойны өнгө нь яаж ийнө гэдгийг ажиглана. Байдгаас нэг жоох өөр л бид нэг найз нараа галангаагүй мэддэж штэ. Нөх өөр ингээл хоолоор ирж марил унгууд чи хинтээ яриад байгаа гэлтэнгүүт яг краш тагаа ч юм уу эсвэл залуу тагаа ч юм уу харилцтай ингээд харилцан таалагддаг хүнтэйгээ ярихдаа арай өөр хоолны өнгөөр ярьдэн штэ. Эрэхтэй ч эмхтэй ч байдлаа хөвгөд болохоор нэг хараал өмнө хэлэх нь бүр эрс багсаал бэр тийм үг дэлхийн хаана нэдэм бэ тийм үг би мэдгүй штэ гэж юм шиг шал өөр болж ярьдэн штэ. Тэгэхээр тэрийг мэдээлээ ажиглан чиний хажууд хоолойны өнгө нь өөрчлөгдөөд үгийн сонголт нь өөрчлөгдөөд ярьдаг сэдв нь өөрчлөгдөөд ах юм бол чамд таалагддаг гэсэн үг. Чамд таалагддаг гинэ. Чи таалагддаг. Чамд таалагддаг биш ээ. Чамд таалагддаг биш ээ. Юу лээ? Тэгээд чи таалагддаг гэсэн үг. Тий. Ажил маань их болоод эхэлсэн ч юм бүр хөөх юм төмөр бодлоолж болоод. Түн болохоор чамд хүрч чаддаг байна. Тэрний үс үгээр бид нар ингээд хайртай болж байгаа хорхож байгаа хүнтэйгээ дотн болохыг хүсдэг. Тэгэхээр бид нар дотн биш хүндээ хамаагүй хүрч болцдохгүй бидний хүрч. Бүр үг хэлж чаддаггүй шүү дээ. Би яаж хэлдэм бэ? Чи хэлээ чи. Яа чи хэл. Би тийм дотн биш шүү дээ. Юугаа хэлдэм гэдэгтэй. Дотн болж ижил бидний хүрэл хөө яалаа ямар гоё хувцсантай эсвэл стогоо яригдчих шүү дээ. Талиусанд нь гал ингээл тэг ингээд одоо хүрдэг болдсон шүү дээ. Бидний хүрч чаддаг болдог. Тэрнээс шиг ингээд дотн биш хүнээс бол бүр ингээд зайгаа аваад ингээд хооллол аваад идэг. Чамтай дотн байхаа хүсээд байгаа учраас чамд хүрч байгаа гэсэн. Гэтэ би энэ дээр амар нөгөө нэг цохид зоодох ч юм уу те гар хүрхийг юусэн яриаггүй шүү. Гурав дахь нь маш гоё сонирхолтой. Энэ бол бүр хүмүүний батар нэн заяа. Яа тэгэхээр ингэдэм байна л та. Одоо жишээлбэл би айгу удаан ингээд гэртээ байхгүй байжгаад гэртээ харах юм бол гэртээ ингээд яваад орно штэ. Тэнгүүдээ ээж маань ингээл аймаагаа ч юм ажиллажсэн бол шууд тэрийг ингээл орхиол ингээл гар мараарчаал. Алей миний хөө гэл ингээл үнсэл ингэдэгтэй.
Тэр шиг ер нь бид нар хайртай хүний номер 1-т байгаа шүү гэдгийг тиймэрхүү дүү байдлаар илэрхийлдэг буюу чи ингээд хажууд нь яваад очингууд гартаа одоо юу гэдэг самралчур барьсан ч юм уу эсвэл одоо ажил хийж аваад үзэг бол малаа барьсан ч юм уу ингээд одоо ноутбук энэтер янз бүрийн твэрсэн байх юм бол ямар нэг юм ингээд барьсан байх юм бол мэдээж хулгайд алж чаргуул газар биш бол тэрийгээ тавиад гараа хоосон болно гэж байгаа. Тэг яа гараа хоосон бол чинь маш гой сонирхолтой заяа. Яадаг гэхээр бид нар тэр хүнд хайртай болж байгаа. Тэгээ миний хүн гэж үзэж байгаа учраас бид нар хайртай хүнээ хамгаална. Хамгаалахын тулд хоёроор сул байх хэрэгтэй гэдэг юм дал тухамсар тийм кодлол байт юм байна л та. Тэнгүүд одоо утас барьжсэн бол уцаар ингэ ярьжсэн бол за чамаараа гэдэг. Ингэдээ яцаар ярьж дуусч угтаа усч кармалаад ч юм уу цөхөндөө игээд ингэн гэсэн талтын ингэ гараа суулуулаад ингэ төрөвчээр тооцоо моцоо хийжсэн бол ингэ тооцоо хийжсэн мөнгө төрөө төлчөнгүүтээ төрөвч мөрчө талаад гараас сул байлгах нь ер нь аль боломжтой. Гэхдээ та нар арайч ингэ хоёр тор дүүрэн барьцаа явж байхад хэрмээр ингэ гэхгүй зүтэй ер нь боломжтой. Хэрвээ эсэргээрээ тэгхгүй байвал ер нь чамтай их тоцох хүсэхгүй байдаг, чамаас ер нь дүлдэг инээ дээрээ гэсэн илэрхийлэмж байдаг гинэ. Тэгэхээр иймэрхүү юм дээрээс хүн ер нь зөвхөн романтик хайр дурлалын тал дээр ч биш чи харилцан хамтарч ажиллаж байгаа түнш ч юм уу харилцааны одоо багийн гишүүн ч юм уу тийм юм хүндээ таалагч нүгөө юу гэдэг бас мэдэж олтой гэж аахгүй юу ийм сайн юугаар. Цааш нь бол мэдээж тэр хүн чамаг крашлт учраас чиний хажууд ингээл судал дээр тавьчихсан юм л та ингээл авчирнаал ингээл хуруугаар мараар оролдож моролдол нүд мүдэн ерөөсө зүгээр 4 зүг 8 зөвсрөө ингээл гэл ингээл нэг юм л байна. Энэ л амттай та нарын сайн ойлгож байгаа тий. Гэтэ мэдээж зарим бүр сэтгэл хөдлөлөө маш амар контролдож чаддаг тий. Хэвээ таавар шиг тий. Тэр нь бүр ингээд аазаа хөдлөгдөг гэдэг хүмүүс байдаг штэ. Тийм л хүн ерөөдөө биш бол ихэнх хүмүүс бол ингээд сандраад байгаа хичээд байгаа мэддэг. Дараагийн талаар ерөөдөө чамруу байна. Та нар ингээд маш олол ингээд тойрог уулаас суусан байлаа штэ. Тэгэнгүүт энэ одоо чи интеллигент өөртөө байлаа ч удаа л тэгэхэд энд зөндөө олон байгаа тэр хүмүүс ч гэсэн чухал байхад ер нь л тэд нар падгүй. Үл хэллэг чамаагүй чамруу харсан байна. Ингээд чамруу өнөө дал тахамсраас нь ингээд чамруу зүтгээд байгаа болохоор ингээд чамруу харсан байна. Эсвэл бол хит амар дотн болж чадаагүй байгаа бол чи хамгийн сайн харагдахаараар байранд очиж суудсан чамаг тухтай нууцхан ширтэж болохоор газар өөрийгөө аваачсан. Тэгээд хэрвээ дотны байдаг бол чиний хажууд л явж байнга чамтай хамтдаа. Боломжит бүх цаг хугацаанд хамт. За дараагийнх нь бол энэ бол маш гоё ингээд нэм харц бол инээмсэглэлийн хошил байдаг штэ. Нэг тийм харц байдаг штэ. Ингээд ер нь юм юмдээ яг нэг тэгэж хараад тэгээ нэг зөөлөн дөлгөө нэмсэглээд чамруу ингэж хардаг хүний битээ алдаараа эдэр гэдэг та. Би яг үнэнгээ хэлэхэд энэ яг үгээр илэрхийлэх жоох хэцүү байна. Гэтэ та нар бүгд ойлгож байгаа гэдэг би мэдчихээн. Дараагийнхан бас аягүй сонио. Юу гэхээр бидний ингээд хүзүү тэгээд ингээд энэ бугуу зав. Эднэр болохоор бидний ингээд маш сул дор одоо үхэл түрэгцээ юм аа л да бид нар бүр хэдэн 100,000 жилийн өмнө зэнэл бидний үхлийн цаг учраас хялалах хараатай амьтан аюул занал хилэлээ мэдрэмж төрүүлдэг одоо зүйлс дэргэд байх үед бид нэр тэр хэсгийг ингээд далдалт юм байна. Тэр хэсгийг ингээд нуудаг гэсэн юм аа л да. Тэгэнгүүт одоо чиний хажууд ингээд гэлжиж чаддаг, гэлжиж мэлжээгээл ингээд зүсэл үхэн штэ. Тэ аюултай тэ ингээд бугуу мууч тийм аюултай тэгэхэд ингээд чам хүрээд ирэнгүүт эрэхтэй хүмүүс ингээд хацаа ингээд шамлалтай штэ. Ингэж ингээл тэгээд байвал ер нь бол чамд итгэдэг гэсэн. Итгэдэгвэл тиймэрхүү зүйлийг чиний ер нь толны тусгал шиг байна гэж би аюу хэлдэг штэ. Гэтэ чи баг тэр хүнээс өөрийгөө оолж харна. Чи сахиад тэмдээд орж илоо. Чамаг тэр хүдчихлээ гэж санаа л та. Тэгэх юм бол ингээд байраас олж тоглолт штэ. Эхлээд чи яг одоо энэ тал нь ингээд тоглолцоолж өгдөө. Тэгвэл чи ингээд энд нөгөө нэг унжаа суудсан байлаа гэж бодъё л та. Тэгэхээр чи зүгээр ингээд судлан таарсан байлгүй гэж ихний өдөр болж бодож болно. Гэхдээ ер нь бол үгүй. Өөр сонголтууд байхад тэн цаана гэдэг чинь. Дахиад дээрэс нь айгуул чи ингээд байр суурьлын талтай гарангууд үд ч бас энд гараасаа юм магадгүй. За дараагийнх нь бол мэдээж чамайг ширтдэг байна. Саяныхтай адилхан. Чамтай ингээд нүдэрээ ярилцдаг байна. Гэтэ хүн болгоны нүдээр ярилцсан арай өөр юм байна. Гэтэ маш цөөхөн тохиолдолд ийм хүнтэй харц толгархаас айх эмгэг гэж бас байд юм лээ. Тим хүмүүсийн хувьд бол бас нөгөө нэг ширтэлцээд яж чадахгүй.
Тэгээд ширтчихэнгүүт хүмүүс өөрөөр харуул үзүүлдэг шүү дээ. Зарим хүн болохоор ингэ ширтэж байхад зүрлээ харангууд шүтчихэл өөр дэше харж мараад эсвэл зарим хүмүүс болохоор ингээд ширтчихэнгүүт харангууд ингээд яг ямар харсаар харагдаад байгаа мэддэггүй ингээд хараалаад хараад. Зарим хүмүүс болохоор яа би ч тийм харсан юм дургүй. Тийм харсан дуртай хүмүүс байдаг л хальта. Би л дургүй. Сэжиг санагддаг. Дургүй. Гэтэ энэгээр би энийг яах гэж хэлж байна гэхээр нөгөө хүнд чинь бас ингээд таалагддаг харцаар нь чи харчих юм бол эсвэл болвол тэр хүнд чи ингээд таалагдаад байгаа. Гэтэ нөгөө хүн чинь хөрх юмтай ингээд илэрхийлэн чиний дургүй илэрхийл байхan болвол та нар ойлгож байна. Тий хамгийн сүүлж